хүүхдийн уушиг судлалын эмч их зулыг урьж оролцуулж байгаа. За тэгээд зочноо өгтөж авъя тийм ээ. Хүүхдийн уушиг судлалын эмч их зул таныг студид орж байна. За тэгээд өнөөдрийн хувьд бол бид хэлсэн тийм уушигны өдөр тохиолдож байгаа, уушигны өвчлөл үүсдэг талаар ярилцъя. Одоогоор өвчлөл хэр байгаа тийм яаж эмчилдэг талаар олон зүйлийг ярилцах хаа гэж найдаж байна. Сайн байна уу эмчээ? Танд өглөөний мэндийг хүргэе. Голдоо суугаад, чихвчээ зүгээд микрофоноо өөртөө баг зэрэг сунгаад тухтай суугаарай. Сайн байна уу та. Өөрийгөө илүү дэлгэрэнгүй танилцуулаад гурлаа шуудхан ярианд орчие тийм маш хэрэгтэй сэдвийн өрөөнд бас ярихаар байгаа. Сайн байна уу? Өнөөдрийн мэндийг хүргэе. Эндээс нь авчих шүү. Авах юм. За. Тий. Та болохоор экстерьс нь ярьдаг гэж ойлгож байна. Энэ хажуудлаас нь. За. Яг зөв. За. Хүүхдийн уушиг судлалын эмч их зул байна. Их зул уушиг, хүүхдийн уушиг. За тэгэхээр та үзэгчдэд бас нэг тодорхой богинохон мэдээлэл уушиг гэдэг эрхтэн ер нь ямар үүрэгтэй юм. Бидний хувьд бол мэдээж шүүгч эрхтнүүдийн тоонд ордог гэж боддог. За тэгэхээр ер нь уушиг ямар үүрэгтэй юм. Ялангуяа хүүхд за эхлээд тэрийг хэдүүлээ нэг ярьчих тийм ээ. За хүүхдийн амьсгалын эрхтэн тогтолцоог дээд доод гэж зам хувааж байгаа болвол доод зам нь хүүхдийн гуурсан холоо, гуурсан цэр болоод баруун зүүн уушигта гуурсан цэр болоод маш жижигхэн нарийнхан гуурсан цэр болоод хамгийн сүүлд нь төгсгөлд нь нэг юм жижигхэн хүүдий болоод босч байгаа. За. Тэгэхээр бидний амьсгалаар орж байгаа агаар маань хүчил төрөгч маань хүүхдийн уушигны тэр хамгийн төгсгөлийн хэсэг болох хүүдинд очоод тэр нь өөрөө маш тийм цуцлаг тусан хангам цайтай гадуур нь ингээ бүрхсэн байгаа. Тэр хүчил төрөгч маань тэр цус руу ороод цаашаа зүрхнээс ингээ хүүхдийг хүний бие махбодыг хүчил төрөгчөөр хангадаг эрхтэн байгаа. Сая ингээд ярьсанчлан болголоо хүүхэд болон том хүн хоёрын уушиг жоохон өөр өгш юм дээ. Зүг. Ялгаатай байгаа юм. Хүүхдийн уушиг маань өөрөө бүрэн гүйцэд хөгжөөгүй. Эхийн хөвлөд байхасаа л хөгжиж байгаа төрсний дараач үргэлжлээл хөгжөөл явж байгаа. Бүрэн гүйцэд хөгжөөгүй эрхтэн тогтолцоо. Тэгээд явсаар хагаад сүүлдээ 5 хүртэлх насанд арай илүү насанд хүрэхчдийнхтай төхөж очино гэсэн. За. Хэдэн нас хүртэл уушиг бүрэн гүйцэд хөгжсөн гэж үздэг юм бол юм чи? 5 насанд ер нь бол насанд хүрэхчдийнхтэй ойролцоо 8 наснд яг бүрэн гүйцэд хөгжиж байна л гэж үзэн. Зөв. 8 настай болоход ер нь бол яг бүрэн гүйцэд хөгжиж байна. Тэгэхээр ямар уушигны өвчлөлүүд Монгол улсад за аль эсвэл дэлхийн нийтэд ер нь илүү зөнхлөн тохиолддог юм болоо. За хүүхдийн амьсгалын халдвар төвчнүүд нь өөрөө нянгийн шалтгаантай, вирусын шалтгаантай тэгээд маш цөөн тохиолдолд мөгөнцрийн шалтгаантай үүсгэгчүүдээс хамаарат амьсгалын замын өрөвсөл өвчлөл бий болж байгаа. Энд нь вирусээс хамааралтай бол бидний дийлэнхтэй вирусээс хамааралтай бидний мэдих нөгөө ханиад чухна үүсгэгч нь одоо нөгөө дэгдэж байгаа үүсгэгчээс хамаарат том өвчлөл за тэгээд тэндээсээ хүндрээд ирвэл уушигны хатгалгаа буюу уушигны өрөвсөл үүсдэг байна. За одоо сая өнөөдөр чинь бидний хувьд бол одоо нэг уушиг хамгаалах өдөр болж байгаа тохиолж байгаа юм билээ. Тэгээд одоо энэ өдөр маань яг яагаад ингэ зохион байгуулагдах болсон тий? Одоо яагаад тэмдэглэдэг болсон энэ өдрийг бидний талаар ачаалбал нь бас юм байна тий. Дэлхийн нийтээр 2009 оноос эхлээд 11 сарын 12 буюу энэ өдрийг уушигны хатгалгаатай тэмцэх өдөр гэж тэмдэглэдэг болсон 2009 оноос. Шалтгаан нь уушигны хатгалгааны талаар мэдлэг мэдээллийг хүмүүст мэдлэг мэдээллийг өгөх, түүнээс сэргийлэх, өвчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор тэмдэглэдэг болсон. Сүүлийн үед ер нь хүүхдийн уушигны өвчлөл ер нь ямар түвшинд байгаа вэ? Сүүлийн үед буурч байгаа юу? Эсвэл өссөн үү? Хэрвээ өссөн бол үүний бас шалтгаан нь юу байгаа юм болоо? За, уушигны хатгалгаа нь бусад халдвар төвчнөөс харьцуулахад илүү олон тохиолддог. Үүнээсээ хамаарат нас баралтаараа бас зөнхлөн
тохиолдох эхний хэдэн 3 өвчлөлт бол багтдаг. 2021 оны байдлаар дэлхийд одоо жил бүр 5 хүртэлх насны хүүхдүүдэд 700 мянга гаруй хүүхдүүд нас орсон тийм тоо баримт байдаг. За үүнээс одоо Монгол улс маань 0-5 хүртэлх насны хүүхэд нь үүний 8 орчим хувийг эзэлдэг. Ямар ер нь шинж тэмдгээр урьдчилан одоо сэргийлэх гэдэг зүйл аягүй чухал байгаа штэ тийм. Тэгэхээр яаж урьдчилан сэргийлэх, цаашлаад шинж тэмдгүүдийг хэрхэн одоо ялах боломжтой байдаг юм болоо. За үүнээс одоо нас оролт өндөр байгаа учраас уушгины хатгалгаагаар нас оролт өндөр байгаа учраас Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, нэгдсэн үндэсний байгууллага эдгээрийн хамтарснаар 2025 он гэхэд уушгины хатгалгаа буюу үүнийг одоо нас баралтыг нь бууруулъя, таслан зогсооё гэдэг тийм хамтарсан үйл ажиллагаа зохион байгуулалт явагдаж байгаа. Үүнээс хамааралтайгаар уушгины хатгалгааг хэрвээ бид хэд урьдчилан сэргийлэх, эсвэл хүүхдүүдэд хамгаалах мөн уушгины хатгалгааны шинж тэмдэг илэрсэн, өвчлсөн тохиолдолд зөв зохистой эмчилгээг хийснээрээ нас баралтын түвшинг бууруулах. Тийм 3 гол стратегик бид хэд ер нь бол дэлхийд даяараа мөрдөөд явж байгаа. Үүний урьдчилан сэргийлэхт хамгийн гол шалтгаан нь манай Монгол улсын хэмжээнд явагдаж байгаа нөгөө дархлаажуулалт. Вакцин. Яг үнэ. Одоо бид тийм үү? За. Вакцинаас одоо манай Монголд үүсгэж байгаа уушгины хатгалгаа үүсгэж байгаа вакцинд хамаарагддаг бактерид нь Haemophilus influenza товлолт вакцинд орсон байдаг. Haemophilus influenza 5 вакцинд багтж байгаа. Бас мөн уушгины хатгалгаа үүсгдэг pneumococcal вакцин хийгдэж эхэлсэн. Хэдийгээр эдгээрийг хийлгэснээрээ бид бүгдийн одоо дархлаажуулалтыг хийгдснээрээ уушгины хатгалгаа маань ер нь бол өвчлөлийн тоо баримт эрс борсон. За өөр дархлаажуулалт буюу вакцинаас өөр ямар одоо байдлаар урьдчилан сэргийлэх боломжтой вэ? За ихэнх үедээ уушгины хатгалгааны ихэнх үед хэрхэн ямар шинж тэмдгүүдээр барьж авах боломжтой байдаг юм бол? Яг шинж тэмдэг гэх юм бол мэдээж хүүхэд маань тэнд үргэлжлэн явж байгаа халуурна, амьсгалын тоошрно, ханиалгахад зовирлно, хүүхэд маань нурмгар байна. Шинж тэмдгүүд нь яг л өвчлсөн хүүхдүүдийн шинж тэмдэг маань илэрнэ. Эдгээр шинж тэмдэгтээ илэрх юм бол мэдээж бид бүгд маань эмчтэй үзүүлэх хандах шаардлагатай. Би болохоор нэг асуух гэсэн асуулт байна. Дархлаажуулалттай холбоотой байсан. Тэгээ одоо нэг мэдээж хэрэг хүүхэд бас өвдөж байгаатай гаднаас нөгөө насанд хүрэгчд бас тэр дархлаажуулалтад орох боломжтой ч гэдэг юм. Одоо би нөгөө солонгочуудыг болохоор нөгөө өвөл ханиадны нэг юм тариулцдаг гэд сонсч ирсэн вакцин өвөл тэгэнгүүт нь тэрийг тариулчаар л ер нь бол ханиад хүрдэггүй гэл нэг сонсч ирсэн зүйл л дээ. Зүгээр тэгээд тэр зүйл үнэн байд юм уу те Монголд байд юм уу ч гэдэг юм тэр талаар асуух гээд. Тэр нь томоогийн вакцин. Сайн дурын дархлаажуулалт. Томоогийн вакцин том нь өөрөө үүсгэгч нь вирус маш хурдан хугацаанд уушгины хатгалгаа үүсгэх боломжтой. Хэдүүлээ вакцинаараа хамгаална. Гэхдээ бас яг тэр хүрээний одоо жишээлбэл pneumococcal вакцин нь өөрөө яг хүрээг ингээ харахаар бараг 90 гаруй серотип хүрээтэй. Тэр ням маань өөрөө капсулынхаа гадна талын одоо энэ юугаараа серотип хэв шинжээрээ бүр 90 гаруй төрөл байгаа байхгүй. Гэхдээ манай улс одоо жишээлбэл энэ хэв шинж нь илүү их дэгдэнэ, энүүгээрээ илүү их хүндэрнэ гэдгийг нь барьж аваад вакцин хийж байгаа. Тэгэхэд бусад үлдсэн хэв шинжээр уушгины хатгалгаа үүсгүүгүйвэл бас үүснэ. Тэгэн гот хүмүүс тэгдэг. Бид нэр хүүхдтэй вакцин хийлгэсэн. Гэхдээ яагаад ингэж хатгаа үүсч вэ? Яагаад томоогийн вакцин хийлгэсэн? Яагаад дахиад том үүсч вэ гэдэг дээр эргэлзэж асуудаг. Ер нь бол одоо ингээд яг томоо тус төвчний одоо яг үлрэл ирж байна л да. Тэгэхээр эцэг эхчүүдийн дунд одоо яг сая таны хэлж байгаатай адилхан тий халуурж байгаа, ханиалгаж байгаа, амьсгал давхцаж байгаа энэ шинж тэмдгүүд нэлээд юм олширч байгаа болоо. Тэгэхээр энэ томоо тус төвчлөлийг энэ уушгины өрөвсөл одоо уушгины хатгалгаагаас хэрхэн яаж одоо ялгаж салгаж одоо мэдэх боломжтой юм болоо.
хэдүүлээ ер нь бол юу ханаад том уу? Үгүй ханаад чуухна том уу? Уушгины хатгалгаа гэд ингээд 3 ер нь бол нүсгэж байгаа. Ханаад чуухна бол нь 10-аас 14 хоногт одоо өөрөө аяндаа эдгэрчдэг хүндрэл багтаа гэсэн үг. Томоо бол маш хурдан хугацаанд хүндэрдэг. Уушгины хатгалгаа ч гэсэн муу адил. Үсгэгчээс хурдан хугацаанд хүндэрдэг. Тэгэхээр эхний ээлжинд хэдүүлээ хамгийн нэгдүгээрт эргэлзэж байвал эмчтэй үзүүлэх. Тэгэхээр энэ яг уушгины өрөвсөл хатгалгаа за цаашлаад одоо томоос өвчлөлийг бол ялгахын тулд бол ерөөсөө шууд л эмчит тэмлэлийн байгууллагад тийм яг мэрэгчлэнүүдэд л хандах одоо хэрэгтэй л гэсэн зүйлийг ярьж байна шүү дээ тийм. Одоо ер нь бол яг би зүгээр өөрийнхөө нэг ганцхан юм танаас асууж тийм. Энэ надад болсон явдал байхгүй. Тэгээ ер нь 10 жилтэй хахад би ингээ нэг нэлийн гүйдэг байжгаад гүйчихдэггүй болоод нэг мэдгүй зүгээр яг тэр нь явандаа ч байсан юм уу гинт тийм болсон юм мэдгүй ямар ч л байсан би тамирд ороод тэгээ гүүгээд амсгаадсан ч нэг айгүй уушиг өвдөд тэгээ тэрнээс хойш ер нь тэрнээс хойш шүү гүүхээр л уушиг өвдөд байгаа байхгүй тэгэхээр энэ яг яасан гэсэн үг өрөвсөлтөө байгаад байна уу те өстө нэг яахаар тэгээ одоо уул нь бол амсгаадах бол хүн амсгаадлаа гэдэг тэр нь ч нэг өвдөөл байхгүй шүү дээ амсгааж байгаа юм чинь тэгэл амсгаа дараа гэдэг ч юм уу те. Тэгвэл би болохоор яг өвддөг байхгүй бүр ингэ. Уушиг өвдөд. Тэгээд намнангийн одоо нөгөө кейс дээр ярахаар сая бас ханаа түрээд те уушиг руугаа сатгуулж өвдөд байна гэсэн зүйлийг ярьжсэн. Тэгэхээр энийг л асуух гэж яах шүү. Тийм ер нь уушиг тэр 10 жилээс хойш тийм гэсэн байхгүй нэг 10 дугаар юм байна уу. Тиймэрхүү тохиолдол байдгүй. Хэдүүлээ ер нь бол хамгийн ихэнд эмчтэй үзүүлнэ. Эмч маань өөрөө хүүхдээ үнэлнэ, амин үзүүлэлт бүх юмыг үзнэ. Үзээд шаардлагатай болвол нарийн мэрэгжлийн шинжилгээ. Нарийн шинжилгээнүүд яаж авдаг вэ? Эрт илрүүлэх ямар одоо бас аргууд шинжилгээнүүдийг хийдэг юм болоо. За мэдээж хүүхдийн эмч маань үзлээ. Хүүхдээ үзлээ. Үндээс ингээд хамаарад одоо амин үзүүлэлт хүүхдийн маань биеийн байдал ингээд бүх юмыг үзэж үнэлж хагаад хамгийн номер 1 уушгины хатгалгаан дээр илрүүлэх боломжтой үзлэг дээр бол уушиг чагнах байгаа. Чагнаад за чагналаа гэхэд тэндээс цаашдаа шаардлагатай гэвэл нь хэдүүлэн нарийн мэрэгжлийн шинжилгээ шаардлагатай болоод хийх чинь. Одоо ингээл нөө агаарын бохирдол гээл тэгэл нөө өвлийн энэ хүүтэн хүнд агаар тэгээд энэ бас нэлийн хүүхдүүдэд бас дарамт болж яг энэ хөгжиж байгаа, өсөж байгаа энэ уушгинд нэлийн сөрөг үр дагавруудыг үзүүлдэг байх та. Тэгэхээр эцэг эхчүүдийн хувьд бас яавал зүгээр идэг вэ? Одоо 7 хоногтоо байнга агаарт гарахч гэдэг юм уу тиймэрхүү зөвлөмжүүдийг бас та өгвөл ямар зөвлөмжүүдийг өгөх вэ? Агаарын бохирдол гэхээр гадаад орчны агаарын бохирдол, мөн дотоод орчны агаарын бохирдол аль нь л орно. Гадаад орчны агаарын бохирдол гэхээр одоо нөгөө бидний гадаад нөлөөлж байгаа утаа дотоод орчин гэхээр гэр бүлт нь тамхи татдаг эсвэл одоо нүүрс түлдэгч байд юм уу эсвэл олоолаа байдаг эдгээр зүйлүүдээс болоод ер нь олоо амьсгалын замын эмгэгээр хүчлэх магадaltaй хэдүүлээ болж өгвөл цэвэр агаарт боломжоор л гарна. Боломжийнхаа хэрээр өөр ямар одоо дасгалууд ч гэдэг юм уу жишээ нь одоо нүдний ингээл нөө дасгалууд анавчих чанга анах гэл ингээл янз бүрийн дасгалууд идэг тэгвэл нөө уушигны бас дасгал гэж бас юу байдаг юм болоо эсвэл хүүхдийнхээ уушгийг бас илүү сайжруулъя гэвэл ямар спортоор хичээллэгч илүү эерэг одоо эрдэхэн байдаг ч гэдэг юм уу. Дасгал гэхээр хүүхдэд маань тохирсон дасгал хөдөлгөөнийг хийх тусмаа ер нь сайн. Тэгээд дээрэс нь шаар үлээх. Тэгээд хөдөлгөөнд гүөх бүхэл зүйл дээр уушгины үйл ажиллагаа ачааллагж байгаа. Тохирсон дасгал хөдөлгөөнийг л хийн. Гадаа гараад ер нь хөдлөөд цэвэр агаарт гараад чаргаар гулгаад бидний үед ч бас л тэгдэг байлаа шүү Тэгээ та нэг зүйл юм хэлчихсэн үү? Үгүй. Гэтэ ер нь бол яг үнэ. Гэтэ цэвэр агаарт дандаа хөдөлгөөн хийх. Тэгэхэд тэнд хүчил төрөгч орж байгаа учраас хэдүүлээ дандаа л цэвэр агаарт дасгал хөдөлгөөн. Би одоо уушгины талаар бид нар ч нэг хэд хэдэн зүйл мэдээд байгаа шүү дээ. Одоо омега уух юм бол тархин цайж гэдэг юм тий. Тэгэл нэг С уух юм бол одоо дархлаан цайж юм. Тэнгүүд одоо Д уухаар бас нэлээд сайн байгаад идэх чинь. Уушгинд одоо ямар амин дэм бас сайн бид. Цэвэр агаар шүү дээ. Цэвэр агаар байсан. Тийм тэгээд бүх агаарын орчинтой харьцаж байгаа хэрэгтэй. Тэгэхээр ахуйн орчин бүх зүйлтэй харьцаж байгаа. Тэгэхээр хэдүүлээ өөрөө урьдчилан сэргийлэхийн тулд бидний байнга дадал болсон
гараа угаах, маска зүүх, ханахтаа хамар амаа дарах. Яг тусгаалan витамин гэж бол байхгүй. За тэгвэл хоолтын төвд байгаа л хэрэгтэй тийм. Нүдэнд амин тийм хэл яриад. Яг үнэ. Тэнүүд үүндээс хамааралтайгаа одоо жишээл 6 сар хүртэл дан хөхөөрөө хооллох. 6 сараас дээшээ тохирсон хоол ундыг идэх. Хүүхдэд тохирсон хоол ундаа идүүлэх. Тэгээд бид бүгд мэдээж нэмэлтээрээ D витамин авж байгаа, А витамин авж байгаа. За тэгэхээр өнөөдөр бол уушигны хатгалгааны тэмцэх өдөр гэж явж байгаа. Тэгээд хүүхдийн эмч маань оролцож байна. Танд бас яг энэ өдөртэй холбоотой хэлхийг хүсэж байгаа, гаргахыг одоо уриалж байгаа тийм уриалга байгаа бол бас үзэгчд маань хэлж өгөөч гэж хүсэж байна. Уриалга гэхээр хэдүүлээ уушигны хатгалгааныхаа мэдлэг боловсролыг дээшлүүлээ. Амьсгалын замын эмгэгээр хүүхдүүд яагаад өвчлөөд байгаа. Энэ нь одоо жишээлбэл ээж нар ингэж асуудаг. Бид нар өөрсдөө яагаад ингэ ханаад хүрэхгүй хатгалгаа болохгүй нээсээ хүүхдүүд ингээд хүүхд маань ийм ойр ойрхон ханаад хүрээд байнга л хамраас нус гараад дахиад л нөгөө нус гараад эхэллээ гэл. Энэ нь угаасаа л хүүхдийн маань анатоми физиолог бүрэн гүйц төгжөөгүйтэй хамааралтайгаар л үүсэж байгаа. Энээс хэдүүлээ яах вэ гэвэл нь маш сайн урьдчилан сэргийлэх. Түрүүний хэлсэн вакцинжуулалт, дасгал хөдөлгөөн хоол, витамин А, D, витамин А уух, эдгээр зэрэг бүх мэдлэг мэдээллээ дээшлүүлээд вакциныг өвчлөлийг бууруулъя л гэдэг уриалга байна да. За тэгээд ерөнхийдөө бидний ярилцах цаг өндөрлөж байна. Тэгээд өнөөдөр цаг цав гарган хүрэлцээрсэн танд их баярлалаа. Тэгээд ирээдүйн ажил өсөлт нь өндрөөс өндөр амжилт хүсье. За баярлалаа.